Уудуурхай салбарын хөрөнгө оруулалт хэдэн тэрбум $1 хэмжигддэг учраас энэ салбарт хөрөнгө оруулагчид эрсдэл хүлээх нь өндөр юм а. Хөрөнгө оруулагчид юуны өмнө тухайн орны хууль эрх зүйн болон татварын орчны тогтвортой байдлыг онцгойлон анхаарч үздэг. Тийм ч учраас төрийн бодлого энэ салбарыг хөгжил чухал үүрэгтэй учраас Discover Mongolia чуулга уулзалтын төлөөлөгчид энэ асуудлаар байр суурьаа илэрхийллээ. Уудуурхай салбарын хөрөнгө оруулагчдыг нэгэн дар цуглуулдаг Discover Mongolia 2012 олон улсын чуулга уулзалтанд энэ жил 10 гаруй орны 1300 гаруй төлөөлөгч хөрөнгө оруулагчид оролцсон юм а. Тэд Монголын уудуурхай салбарт хөрөнгө оруулахаас гадна хамтран ажиллах нөхцөлийн талаар 10 дахь жилдээ хэлэлцэж байна. Шинэ засгийн газар уудуурхай салбарт ямар бодлого чиглэл баримтлах, манай орны уудуурхай салбарт хөрөнгө оруулах боломж байгаа эсэхийг тандах зорилгоор энэхүү чуулга уулзалтын нийтэд ач холбогдол өгсөн юм а. Дэлхийн эдийн засаг бол сумарч магадгүй байна. Тэгээд уулуурхай бүтээгдэхүүний үнэ бол маш бууж байгаа үед бол бид нэр гадаад орчноо бүр маш зөв тооцож, өөрөөр хэлбэл гадаад талдаа хамраад ирэх юм бол бид шууд тусах шүү дээ. Тийм учраас бол яах вэ гэдгийг маш зөв тооцохгүй болвол Монгол улсын эдийн засагт бол их том зүйтэй тийм үйл явдал болно. Тэрэн дээр юу хэлэхээр нэг бол үйл ажиллагаа маш тодорхой төргийн шийдэлтэй ийм л байх хэрэгтэй байх. Тэгээд энэ бол гадны хөрөнгө оруулалт бол илүү илэрхийлэх хандах хэрэгтэй. Бид одоо бие дагаад явах чадвар бол одоогор байхгүй байгаа. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалт буюу гадны хөрөнгө оруулалтын дээр бид чадaltaй болтоо. Одоо бид хамгийн энгийн үгээр хэлээ те. Чадaltaй болтоо гадны хөрөнгө оруулалтаар босхосоор ямар ч арга бол байхгүй. Уулуурхай салбарт тэр тулмаа манад хөрөнгө оруулж байгаа хүн бол хууль эрх зүйн орчмын хамгийн тогтвортой байдал, өөр ойлгомжтой байдал. Ерөөсөө би энд одоо зүгээр ингэж жишээ яриа л та. Би энд 10 төгрөг оруулаа. Буцаагаад нэг тэр үнчнийг 15,000 болгож авах гэдэг байгаа шүү дээ. Тэр явцдаа би одоо ямар ч хүндрэлгүйгээр энэ ажлаа хийчмээр байна л гэж хөнгө оруулах гэж байгаа юм шүү дээ. Шинээр бий болж байгаа төсөл хэрэгжүүлж байгаа шинэ компаниуд тэдний чинь хөрөнгөлтөй болох хэрэгтэй байхгүй юу? Дөрөв байгаль орчны нөхөсөгийн тулдалч хөрөнгөлтөй. Технологийн шинжилгээ хэмжиж шүү дээ. Бүгд хөрөнгөлт бий болгох тэр хөрөнгөлт бий болгох тэр мөнгөийг үлдээхгүй маягтал бодлого одоо татварын бодлого авах гэдэг шүү дээ. Өсөн одоо бий болж байгаа шинээр бий болж байгаа энэ уулуурхай салбар дээр томоохон хэмжээний дарамтуудыг үүсгэхээр одоо ихний алхмууд хийгдчихэд байна л да. Яг энэ засгийн хувьд жилж байгаа юм биш. Өмнөх засгийн хувьд одоо хийгдсэн хамгийн сүүлийн одоо хуулийн төсөлтчин жишээлбэл стратегийн одоо чиглэлгүй салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах гэдэг ингээд үндсэндээ зохицуулах шүүндээ боох маягийн хууль гаргацсан. Анх одоо үндсэн концессиос бол талс өрөөд өөр хууль гарчлаа шүү дээ. Би бас энэ хуулийг одоо яаж ихтнүүд оролцох юм аа гэдэг харж ирсэн, ажиллаж ирсэн мэдээж хөрөнгө оруулалтын хувьд тэгээд шал өөр хууль гарсан байгаа. Хуулийг бол хамаагүй ингэж оролдож. Ер нь аливаа бизнес салбарт татварын орчин доктортой байх нь бол хамгийн гол одоо суурь байдаг. Өнөөдөр байдлаар Монгол улсад хаагуул албарлалтаар 1800 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Харин 3900 гаруй хаагуул албарлалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний мянга буюу 90 хувийн ашиглалтын тусгай зөвшөөрлөд өгөн мөн 260 гаруй урхагаас албарлалт одоогоор хийж байна. 10 жилийн өмнө 300 гаруй төлөөлөгчид цугларч ирсэн Discover Mongolia Монголын уулуурхай салбарыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалтыг татах байсан бол одоо гадны орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллахад анхаарах болжээ. Энэ жилийн хувьд гэхэд санхүүгийн зах зээлд хөрөнгө босгох арга замын тухай хөндөж дэлхийн уулуурхай нэгэн Монгол улсын эзлэх байр суурийг тодорхойлж байгаараа энэхүү чуулга уулзалт нь онцлог болж байгаа юм.